заяаныхаа хайныг олъё гэж хайдаг хүмүүс их байдаг баг. Заяаны хайнаа хайх биш, замаа олох ёстой гэсэн. Замаа олоод хэр хэмжээгээр замнал дээрээ гарч ирж чадна заяаны хайна. Зам дээрээ л гарч ирж чадахгүй байгаа гэсэн. Яг зөв замаа олохгүй байхгүй. Зөв заяагаа олохгүй байх. Тэгэд зөв заяагаа олохгүй болохоор чинь тэр заяаны хайн чинь гарч ирэхгүй байгаа гэсэн. Чингис замнал гэдэг юу яриад байгаа юм гэхээр бидний өв дээдэс тэр Чингис буюу маш хүчрхэг сүнслэг төвшин дээр амьдарч байсан болохоор тэр заяа тавилангаар бид нар амьдрах бүрэн боломжтой. Тэр замналаар хэрвээ бид нар амьдрал бид нар тэр дээд заяагаар амьдрна гэсэн. За сайн байна уу? За сайн байна уу? За өнөөдөр сэдв заяа тавилан. За. Заяа тавилан сэдвийг сонгосон учир нь Хүн болгон заяагаар амьдрахыг хүсдэг, мөрөөд боддог баг. Энэ үднээс илүү сонирхолтой байх гэж бодлоо. Зөв. Заяа гэж яг үүндээ юу вэ? Заяа гэдэг маань олон төвшөнд заяа байдаг. Яг сүнсний өөрийн заяа, одоо сүнсэн замнал. Яг тэр хүн заяа гэж, хүмүүн заяа гэж яг хэлээд байгаа. Тэр хүн шиг хүн тэр сүнсний заяа тавилангаараа явж байгаа. Тэгэхээр нэг өөр заяа байдаг. Тэгээд доод заяатай, дунд заяатай ингээд өөр заяа байдаг. За, заяа гэхлээр таны амьдарч байгаа, одоогийн амьдарч байгаа амьдрал чинь таны нэг заяа. Та энэ заяаг доод заяан дээр байлгаж болно, дунд заяан дээр байлгаж болно. Эсвэл дээд буюу тэр хүн заяан дээрээ байлгаж болно. Та аль нь дээр нь амьдрахыг энэ таны сонголт. Та өөрийгөө хэн гэж харна, аль заяа тавилан дээр өөрийгөө байлгахыг хүснэ. Тэр заяа тавилангаа бий болгоно. Та доод заяа тавилан дээр одоо өнөөдөр амьдарч байлаа гэж бодъё. Хэрвээ та дээд заяан дээр амьдрах би боломжтой юм байна гэдгээд өөрийгөө тэр хүч чадал мэдлэг одоо өөрийнхөө нөөц бололцоог та ухаарч мэдэх юм бол дээд заяа руугаа та очихын тулд суралцаж өөрийнхөө амин чанар хүч чадлыг нэмэгдүүлж болно. Харин дээд заяанда та байхыг хүсэхгүй доод заяагаар амьдарч болно. Та дунд зүгээр нэг тааруухан боломжийн дунд заяан дээр амьдрах боломжтой. Тэгэхээр энэ зүгээр таны сонголтын асуудал байна. Хэрвээ заяа тавилан зурагдсан гэж үзвэл эрхчлөө яг хаана вэ? За, хүмүүс ингээд заяа тавилан буюу хүний амьдрал ингээд зурагдсан байдаг гэж ярьдаг хүмүүс байдаг. Харин заяа тавилан доод заяан дээр явах уу, дунд заяан дээр явах уу, дээд заяан дээр явах уу гэд ингээд хүний сонголт байгаад байна шүү дээ. Тэгэхээр сонголтоор байдаг болохоор та айлч заяагаа сонгох эрх чөлөөтэй гэсэн үг. Одоо жишээлбэл таны доод заяа гэвэл бас нэг зурагдсан баг. Та одоо ийм хүнээс гуйдаг, хүнд боочлогдсон амьдралаар амьдарч байгаад дуусна. Энэ таны доод заяа. Дундлах гэхлээр өөрийнхөө хүч чадал нөөц бололцоог 50% ашиглаад бас нэг алдаж оноод ингээд зовж одоо юу гэдгийг алдаж онж явж хагаад тэгээд нэг хэмжээнд очиж дуусна. Харин тэр дээд заяа тавилангийнхаа замнал дээр гарч ирэх юм бол та үргэлж өсөж, үргэлж бадарч, үргэлж сайхан тэмүүлж, үргэлж өөрийнхөө хүч чадал нөөц бололцоо бусдад сайн сайхныг түгээж олон араасаа дагуулж олон манлайлж явна гэсэн. Тэгэхээр тэр заяа тавилан дээрээ очих нь чухал. Тэгэхээр ямарваа нэгэн хүний заяа тавилан яг ийм амьдралаар амьдрах ёстой гэсэн тийм юм байдаг гэсэн. За нэг жишээ авъя л да тий. Нэг чонын бэлтрэг байлаа гэж бод. Чонын бэлтрэгийг би өвөрнөөс нь аваад нохоо шиг амьдруулчих. Тэр нохоо шиг амьдарч байгаа амьдрал нь тэр чонын бэлтрний доод заяа байхгүй. За би сайн эзэн бай чоны. Сайн эзэнтэй чон бай гэж бод. Сайн эзэнтэй чон болохоор хичнээн хүний хараат байсан ч гэсэн бас тэнд сайн эзэнтэй болохоор зовлон баг байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд тэр одоо нэг газар хоригдоод одоо торонд хоригдож амьдраагүй сайн эзэнтэй сайн амьдарч игэл тэр чонын дунд заяа. Тэр чонын бэлтрэг өөрөө хөвчтөө гөрүүлүүд азарган чон болоод тэр хөвчийг эзэгнэж амьдруул тэр дээд заяа нь байдаг. Тэгэхээр анханаас нь ингээд тэр чоныг нохоо шиг амьдруулаад тэр чон өөрийгөө би нохоо юм байна гэдээ ойлгочвол нохоо шиг амьдраад дуусна. Харин тэр чон би чон гэдгээ мэдрээд ойлгоод тэр чонын заяа тавилангаараа чон болж чадах юм бол тэр чон дээд заяан дээр амьдрна гэсэн. Тэр чононд хөвчөд гөрөөлж хөвчийг эзэгнэж буг гөрөөс наманах тийм том заяа байгаа гэсэн. Тэр заяаг өөрөө бий болгох. Яг чон дээрээс жишээ авчиж байгаа болохоор нэг хүн авчираад ингээд сойлоод нохоо шиг амьдруулчих чинь. Тэгэхээр тэр чонноос бол өөрөөс нь шалтгааллах байгаа. Хүнээс бол өөрөөс нь шалтгаална.
хүн хинч болох боломжтой. Тэр эрхчлөө нь хүн өөрт нь байждаг. Хүн өөрийгөө би ийм л амьдралтай хүн гэж өөрийнхөө тэр хэцүү өсөлтгүй өдөр тутмын хоол хүнсээ аргацаас нь тэр амьдрал дээрээ өөрийгөө би ийм л хүн гэж сэтгэжээгүүл тэн дээрээ байж чадна. Тэн дээр амьдрна. Би ийм аргацаас амьдралаар амьдрахгүй би сурна мэднэ. Би хөдөлмөрлөнө гэж өөрийгөө зүтгүүлвэл тэр хүн би дээд заяатай. Би өвгдээцийнхаа замналаар амьдрах бүрэн боломжтой гэдгийг өөрөө итгэж тэр заяан дээр би жишээлбэл түрүүн чонын бэлтрэг гэдэг шиг би чон болж чадна. Өвгдээцс мэн чон байсан гэдгээ ухаарад тэгээд тэр заяа тавилангаараа хүн амьдрч чадах юм бол тэр заяа тавилан дээр амьдрч тэр замналаа өөрөө бий болгож чадна гэсэн үг. Тэгэхээр Чингис замнал гэдэг юу яриад байгаа юм гэхээр бидний өвөг дээдэс тэр Чингис буюу маш хүчрхэг сүнслэг төвшин дээр амьдарч байсан болохоор тэр заяа тавилангаар бид нар амьдрах бүрэн боломжтой. Тэр замналаар хэрвээ бид нар амьдрал бид нар тэр дээд заяагаар амьдрна гэсэн. Хэцүү амьдрал туулж байгаа хүн заяагаа өөрчилж чадах уу? Хэцүү гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл бэлтрэг хөвчөд очоод амьдрна. Маш хэцүү. Тэнд харанхуй, хүйтэн, тэнд амьдрахад маш хэцүү. Бэлтрэг мэн нохооны өрөнд идүр сахиад хүнээр тижээлгээд амьдрал амар. Яг тэгвэл дулаахан, хоол бэлэн юм байгаад. Тэнгүүл яг хэцүү амьдрал гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн. Хэцүү амьдрал гэж амьдралын бартаа, даваа тэр зүйлийг давж туулахыг хэцүү амьдрал гэдэг юм уу? Тэрийг ад жаргал гэдэг юм уу? Хэцүү амьдрал гэхлээр яг юу юм? Хүмүүс амьдрал бартаа даваа ихтэй бээгүүл зарим хүнд тэр хэцүү амьдрал ядаргаатай биш. Алуур гарч ирэл хэцүү зүйл гарч ирэл заавал тэрийг давж заавал тэрэнд суралцах шаардлагатай болвол зарим хүмүүс бартаа өөрийн шалгах даваа өөрийн өсөх боломж гарч ирж байвал тэрийг маш сайн боломж тэр сайхан гэж боддог. Тэгэхээр хүн өөрөө яг хэцүү амьдрал гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тэнгүүл ууг нөгөө чонын бэлтгэх чинь хөвчтөө гөрөөлөөд амьдрах нь хэцүү боловч тэнд ачаалтай байх гэдэг шүү. Харин нохооны идүр сахиад нохооны өрөнд амьдраад тэгвэл амархан боловч ачааргалгүй байх гэдэг. Яг хэцүү нь юу юм? Амар нь юу юм гэдгийг тодорхойлсны ар дээр хүн өөрийнхөө заяа тавиланд итгэж хүн хаанч юу ч хийж амьдарч болно. Хамгийн гол нь хин гэж өөрийгөө боддоор нь харж. Жишээлбэл нохоо өөрийгөө чон гэж бодож болохгүй байна. Нохоо өөрийгөө чон гэж бодоод хөвчөд очих юм бол тэнд үхээд өргөдөд дуусна. Тэгэхээр өөрийгөө хин гэдгээ харж яг өөрийгөө таньснараа өөрчилж болох уугүй юу гэдгийг тэндээс харна гэсэн. Тэгэхээр би нохоо юм бол чон шиг амьдрах боломж маш бага чадахгүй гэсэн. Тэгэхээр би чон шиг амьдрах заяагаа өөрчлөх боломж байхгүй юм байна гэдэг. Харин би бэлтрэг юм бол би чон болох боломжтой. Тэгвэл би заяагаа өөрчилж болно. Би өнөөдөр нохооны заяагаар амьдарч игэл би чонын заяа буюу чон шиг амьдарч болно гэсэн. Тэгэхээр өөрийгөө хин гэдгийг мэдж авахаас эхлээд заяа тавилангаа өөрчилж болох уугүй гэдгийг тэндээс олж авна гэсэн. Хүний амьдрал урьдчилан бичигдсэн байдаг уу? Хүний амьдрал урьдчилаад бичигдсэн байдаг гэсэн тийм юм ярьцгаадаг хүмүүс. Харин хүний амьдрал хэн болж юунд хүрч болох вэ гэдэг нь урьдчилаад гарч ирсэн байдаг. Яагаад гэвэл өнөөдөр би чонын бэлтгэрэг болоод төрчих юм бол азарган чон болох боломжтой. Би өнөөдөр чонын бэлтгэрэг болоод төрсөн ч гэсэн нохоо шиг амьдрах боломжтой гэдэгтэй адилхан бидний амьдрал зурагдаагүй байдаг. Харин бидний өөрийн төрний хэлдгэр хин гэдгээ харснараа бид нар хэн болж амьдрах юм бэ? Хин шиг амьдрах юм бэ гэдэг сонголт нь бидний өөрийн гарт байдаг болохоос зүгээр боломж нь л байдаг гэсэн үг. Харин тэр чонд байх боломжн дээр амьдрч өөрийгөө хин гэдгээ харж тэр замналаараа амьдрах тэр тэмүүлэл дальж игүүр ургаж эхэлсэн цагаас эхлээд хүний замнал бичигдэж эхэлнэ. Тэгэхээр чон бэлтгэрэг маань би азран чон болох боломжтой байна гэдгийг харж байгаа. Азран чон болох нь тэр чонын бэлтгэргийн амьдралынх нь хамгийн дээд түвшин байна. Амьдралынхаа тэр дээд түвшинг олоод харчих юм бол шууд бичигдэнэ. Яаж тэр азран чон болох вэ? Өөрийнхөө төгсгөлийг хин гэж харснаас эхлүүлээд таны амьдрал шууд замналчин гарна гэсэн. Жишээлбэл бид нэр амьдралынхаа сүүлийн өдрийг тэнд хүрнэ. Би тийм бол чадах юм байна гэдгийг харчлаа гэж бодъё л да. Тэгвэл
таны амьдралыг ном гэж бодох юм бол сүүлийн хуудас бичиж байгаа шүү дээ. Сүүлийн хуудас бичигчвэл таны амьдралын ном чинь угаасаа тэр сүүлийн хуудаснаас өөр байна гэж байхгүй. Тэгэхээр таны амьдрал бичигчнэ гэсэн үг. Та өөрийгөө аль заяан дээр харна. Тэр заяанаас чинь таны амьдрал бичигдэнэ гэсэн үг. Ингээд сонирхолтой байлаа. Хүн зовлонгоос ямар сургамж авдаг вэ? Зовлон яагаад гарч ирээд байгаа? Зовлон бидний хийж чадахгүй эсвэл сэтгэлгээний алдаа амьдрал гэдэг жолооны хүрдийг зөв жолоодож чадах онлын мэдлэг практик дутаад байгаа болохоор алдаад байгаа. Зовлон гарч ирээд байгаа. Тэгэхээр бид нэр зовлонгийнхоо учрыг олоод юу чадахгүй, юу мэдэхгүй, ямар ур чадвар суралцаагүйгээсээ болоод надад зовлон гарч ирээд байгаа юм бэ гэдгийг олж чадсанараа бид нэр заяа тавилан руугаа явна гэсэн үг. Маш хурдтай явж чадна гэсэн үг. Бид нэр зовлонгоос цухтагаад хэцүү байна. Зовлонгоос бид нэр цухтаахгүй. Зовлон барьж аваад яагаад би унаад байгаа? Яагаад би зовоод байгаа? Ямар мэдлэг дадал авийн сэтгхүйд суралцаагүйгээсээ болоод би унаад байгаа. Тэрийгэ мэдчихэд тэрэндээ суралцаад тэрэндээ мастер болчих юм бол дахиад зовлон гэдэг зүйл гарахгүй. Та тэр зовлонтойгоо хэр сайн нүүр тулаад тэр зовлондоо мастер болж чадна, суралцсан, тэр зовлонгийнхаа аргыг олж чадна. Та заяа тавилан дээр маш хурдтай гарч чадна л гэсэн. Тэгэхээр зовлон бол бидний заяа тавилан дээр гаргаж ирэх маш том бидний сургалт байна. Бид нэр зовоод байгааг учрыг нь олчих юм бол заяа тавилан руу маш хурдан гарч ирнэ. Хүний амьдралын зорьсон зорилго нь заяа мөн үү? За. Хүмүүс маш олон зүйл зорддог те. Тэгэхээр зорьсон зорилгыг би яг заяа гэхлээр заяа биш гэж хэл. Зорилго болгон заяа тавилан биш гэсэн үг. Харин яг сүнсний зорилгоо олж авах юм бол та жинхэнэ заяа тавилангаа олоод авчиж байна гэсэн үг. Тэгэхээр бидэрт маш олон зорилго байгаа. Тэрнээс сүнснийхээ зорилгыг олж ав. Сүнсний зорилгоо олоод авах юм бол та бусад хүсэж байгаа зорилгоуд ч угаасаа биелнэ. Ягаад гэвэл сүнсний зорилго чинь бүх таны хүслийг нэгтгэсэн байдаг байхгүй. Таны одоо хүсэж байгаа юу хүсэж байгаа, мөнгө хүсэж гин үү? Хань ижил хүсэж байна уу? Эсвэл бол сайхан амьдрал байна уу, тэ? Мэдлэг хүсэж гин үү? Энэ бүхэн сүнсний чинь зорилго дээр багцлсан байж байгаа гэсэн. Тэгэхээр зорилго болгон чинь заяа биш, харин сүнсний зорилго чинь жинхэнэ заяа тавилан байна. Хүмүүс хоорондоо учрах ёстой болоод учирдаг уу? Тэгэхээр учрах ёстой хүмүүс учирдаг гэж хүмүүс ярьдаг те. Та өөрийгөө аль заяан дээр харна, тэр заяан дээр огтлолцоож байгаа хүмүүс л учрна. Өөрийгөө дээд заяан дээр үгүй дээд заяан дээр байгаа хүмүүстэй учрна гэсэн. Та өөрийгөө доод заяан дээр байх ёстой гэж харуул доод заяан дээр учрах ёстойгоо хүмүүстэй л учрна гэсэн. Та өөрийгөө хин гэж харна, хаана байх ёстой гэж үзнэ, тэнд байгаа хүмүүстэй л учрна. Харин та өөрөө доод заяан дээр байжгаад би өөр заяа тавилан өөр зүйлийг хийх ёстой юм байна гэд та дээшээ өөр заяа руу явж эхлэх юм бол энэ доод заяанд байгаа хүмүүс эндээ үлдээд та тэнд тэр дээд заяан дээр байгаа хүмүүстэй очиж эхэлнэ гэсэн. Таны одоо амин чанар, мэдлэг дадал авч таны хэмжээ ямар байна? Та хэр хэмжээнд хүн болж хөгжиж өссөн байна? Тэр хэмжээнд өссөн, хөгжсөн тэр хүмүүс чинь тантай уулзна гэсэн. Тэгэхээр хинтээ учирч юу хийж хаана явах нь таны өөрөөс чинь шалтгаална. Тэгвэл хосын харилцаан дээр заяа нэ яаж болох вэ? За, хосын харилцаан дээр заяа нэ зам дээр гэж нэг ярьдаг шүү дээ хүмүүс. Тэгэнгүүт л зам гэдэг имийг тодорхойлоод байгаа. Аль замлыг хүснэ тэр зам дээр чинь таны заяа нэ байна. Та доод заяаг хүснэ таны тэр заяан дээр, таны тэр заяа нэ байгаа. Тэр зам дээр. Та дээд заяаг хүснэ тэр зам дээр таны тэр заяа нэ байна. Хүмүүс одоо ингэж заяаныхаа хайныг олъё гэж хайдаг хүмүүс одоо их байдаг баг. Заяаны хайнаа хайх биш, замаа олох хэрэгтэй гэсэн. Замаа олоод хэр хэмжээгээр замнал дээрээ гарч ирж чадна. Тэр зам дээр чинь заяа нэ байна. Зам дээр л гарч ирж чадахгүй байгаа гэсэн. Яг зөв замаа олохгүй байхгүй. Зөв заяагаа олохгүй байгаа. Тэгэд зөв заяагаа олохгүй болохоор чинь тэр заяаны хань чинь гарч ирэхгүй байгаа гэсэн. Та заяаны хайнаа олох биш, заяа тавилан дээрээ өөрийгөө гаргаж ирэх хэрэгтэй гэсэн. Бидний ингээд хосоо за ийм хүн байгуул зүгээр гээд ингээд хүн болгон бодсон байдаг. Тэгэнгүүт тэр өөрийнхөө дээд заяан дээр байгаа хүнийг мөрөөдөд байгаа гэсэн. Өөрөө энэ доор байгаа. Тэгэнгүүт дээд заяан дээр очоогүй болохоор тэр хүн чинь тантай уулзахгүй. Та өөрөө хэр дээд заяан дээр гарч ирнэ тэр хүн бас таныг хайгаа явж байгаа. Тэгээд та хоёр очно.
Тэгэхээр би одоо жишээлбэл тэгвэл энэ заяан дээр байгаа хүн надад сайн болъё. Би энийг тоохгүй. Яг тэгвэл би энэ дээр байгаа хүнийг хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад та өөрөө эргэн тойронд байгаа хүмүүсээ тоохгүй байгаа гэхлээр та өөрөө хүслээрээ болохоор дээд заяаныхаа хүнийг хүсэж байгаа. Харин эргэн тойрон чинь одоо танд байгаа заяаны хүмүүс чинь тантай харилцаад байгаа гэсэн. Таныг хүсдэг, таныг одоо крашлдаг, тантай уулзаж хамт байхыг хүсдэг хүмүүс. Хүн болгонд байдаг. Харин тэрийгэд яагаад тоохгүй байгаа юм гэхээр та доор байна л гэсэн. Эсвэл бол та өөрөө тэр доод заяа тавилан дээр амьдрах ёстой болвол өөрийгөө таниад, өөрийнхөө сүнсийг мэдээд тэр харилцаж байгаа хүнээ сонгох хэрэгтэй байхгүй. Харин та харилцаж байгаа хүмүүсээ сонгож чадахгүй байгаа бол дээд заяа руу яваа. Та дээд заяан дээр тэр замнал дээр заяа тавилан дээр очиж чадна. Тэр заяа тавилан дээр чинь таны ханчин байгаа. Тэр зам дээр чинь таны хань байгаа. Заяа тавилангийн замнал дээр чинь таны хань байгаа гэсэн. Хосууд хоорондоо уулзах нь хувь тавилан уу эсвэл сонголт уу? Ерөөсөө адилхан энерги л бие биенийгээ татдаг. Та ямар хүн сонгож байна? Тэр заяа тавилан дээр л байна гэсэн. Сонгох хүн таны орон зайд байхгүй бол өөрийнхөө яг хүссэн заяа тавилан дээр гарч ирээгүй гэсэн. Яг та өөрийгөө одоо байгаа тэр заяагаа хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө одоо төвшөнд байгаа хүнийг хүлээн зөвшөөрж өгвээгвэл тэр хүнтэйгээ уулзч байвал та тэр заяа тавилан дээр хийх ажилтай л гэсэн. Гэхдээ таны заяа тавилан хаана байх нь танаас шалтгаална. Сонголт биш. Таны өөрийн заяа тавилангаа хэн гэж харж байна. Яг хаана байх ёстой гэж харж байна. Тэр таны заяа тавилан болохоор тийм л хүнтэйгээ уулзч. Тэгвэл ямар заяатай гэдгээ яаж мэдхий? Сүнс. Та өөрийнхөө сүнсийг хөгжүүлснээрээ яг хинбэ гэдгийг тань гэсэн үг. Бүх орчлонгийн чин үнэг тань сүнсээ хөгжүүлээд эхлэх юм бол өөрийнхөө чин үнэг тань, бусдын чин үнэг таниад эхлэхлээрээ өөрийгөө ямар заяатай юм бэ гэдгийг тэндээс ойлгож мэднэ гэсэн. Өвөг дээдсийн энерги хувь хүний заяанд нөлөөлдөг. За бидний өвөг дээдсийн энерги хувь хүний заяанд нөлөөлнө. Бидний өвөг дээдсийн энерги чинь бидний яс цуснд генээр хадгалагдаад ирсэн энерги гэждэг. Тэгэхээр яс цуснд байгаа энерги чинь миний л үзүүл байхгүй. Тэгэхээр өвөг дээдсийн энерги маань биднийг тэр яг ямар байх ёстой тэр заяа руу маш хөтлж яадаг. Одоо жишээлбэл түрүүн ярьжстэй чонын ген дотор нь одоо эцэг нь азран чон байсан байна. Тэгэнгүүт л тэр чонын бэлтрэг ген нь би чон байх ёстой штэ гэдэг юм сэтгэлгээ өөрт нь бой болно гэсэн үг. Тэрэндээ адилхан бидний өвөг дээдсэн ген маань биднийг хэн байх вэ? Хаач вэ гэдгийг биднэрт нөлөөлж идэг гэсэн. Тэгэхээр бидний өвөг дээдсийн ген, бидний өвөг дээдсийн удамшил ирсэн яс цус мах энэ бүхэн биднийг заяа тавилан руу минь явуулахад маш их нөлөөлж идэг. Харин бид нэр бодлороо тэр генний мэдээллийг ингэж маш их дарангуйлж, дарж сүнслэг хөгжилгүй болохоор генний мэдээллийг мэдрэхгүй ингэж хязгаарлаж идэг гэсэн. Хүн заяа тавилангаараа амьдрахын тулд юу хийх ёстой вэ? Дээд заяа тавилангаараа амьдрахын тулд хүн ерөөсөө л сүнсийг хөгжүүлэх ёстой. Сүнсийг хөгжүүлэл эхлэх юм бол би хэн болж чадах юм бэ? Яг өөрийгөө таньж эхэл. Би хэн юм бэ гэдгийг таньж эхэл. Би хэн юм бэ гэдэг өөрийгөө мэдсэн, ойлгосон хүн өөрийнхөө заяа тавиланг мэдэж ойлгож тэр заяа тавилангийнхаа замналаар замна гэсэн. Сонголтоо зөв байгааг хэрхэн мэдхий? Сонголтоо зөв байгааг ерөөсөө сүнсэнд төлөв, сүнслэг мэдрэмжил бидэрт мэдрүүлнэ. Сүнслэг мэдрэмж маань биднийг болж байна. Наа чин зөв. Энэ л мөн байна гэж ингэж мэддэг. За жишээлбэл ихийнхээ хээлэнд зарагдсан унаг нутгараа гүгүйдэг. Тэр ихийнхээ эзэнд очсон унаг яагаад нутгараа гүйж байна? Тэр сүнслэг мэдрэмж, тэр мэдрэмж нь нутгараа гүйлгэх өдөлт болж байгаа. Тэр ихийнхээ хээлэнд зарагдсан унаг чинь ингээд тэр сонголтыг зөв гэдгийг цаанаас нь мэдрээд ингээд тавхад ирж штэ. Тэгэхээр ерөнхийдөө сүнсээр бид нар хөгжүүлснээрээ бид нар тэр мэдрэмжийг илүү сайн барьж аваад тэр сонголтуудыг зөв байна. Би яг хайчих ёстой вэ гэдгээ мэдэж яг тэр заяа тавилгынхаа замнал дээр гарч ирч чадна гэсэн. Яг тэр хийг хээлэнд зарагдсан унаг шиг мэдрэмжээр тэр унаг хаана очиж амьдрахаа ерөөсө харж байгаагүй мөртлөө зөвхөн мэдрэмжээрээ сүнсээрээ явж байгаа. Тэгэхээр тэр сүнслэг хөгжлийг бид нэр хэрэг хөгжүүлж чадна. Энэ миний заяа тавилан мөн байна гэж харна гэсэн. Хүн заяагаа дагдгүй эсвэл зөвхөн өөрөө бүтээдэг үү? За
Заяагаа мэдээд харцсан хүн заяагаач дагна, бид нар заяагаач бүтээн. Аль аль нь. Тэгэхээр хүрх цэг мэдчихэж байгаа, олчж байгаа. Би энд хүрх юм байна. Тэгээд тэнд хүрх үйл явц өөрөө бүтээж идэг гэсэн. Тэгэхээр энэ нэг л зүйл. Заяагаа дагна. Тэгээд тэр замналаа бүтээн. Хоёуланг нь гэсэн. Үүлийн үр буюу карма заяа тавиланд хэрхэн нөлөөлдөг вэ? За үлийн үр заяа тавиланд нөлөөлдөг. Үлийн үр гэхлээр юу вэ гэхлээр бидний үйлдсэн зүйлийн үр шимнэ. Бид нар сайн зүйлийг хэр их үйлдэн тэр заяа тавилан руугаа одоо явна. Бид нар хэр амин чанарыг унгаасан, өөрсдөө унгаасан тэр заяа тавилангийнхаа бус зүйлийг хэр их олон үйлдэн тэр үлийн үрээрээ бид нар заяа тавилангийнхаа замнал дээр гарч ирэхгүй гэсэн. Тэгэхээр бид нэр төөрүүлнэ гэсэн үг, илүү саадаг гэсэн юм уу? Бидний муу үлийн үр бидний заяа тавилан руу одоо муу үйлдэл тэр заяа тавилангийн замнал биш доод замнал дээр байгаа үйл хэрэг мэн доод замнал дээр нь мэн байлгана гэсэн үг. Доод замнал дээр амьдарч байгаа тэр амьдралын өдөр тутмын амьдралын хөвшил доод замнал дээр л байлгана. Бид нэр хэр их дээд замнал руугаа явах тэр үйлдэлийг би хийж чадна. Тэр үйлийнхээ үрээр бид нэр дээд замнал руугаа явна гэсэн үг. Тэгэхээр удам дамжиж ирсэн үлийн үүрэг мөр гэдэг хүмүүс ярьдаг те. Тэгвэл хэр их бид нэр дээд замнал дээр амьдарч чадна. Бид нэр үр хөөгд дээд замнал руугаа явна гэсэн бидний хийсэн үлийн үрээр. Тэгэхээр одоо миний үгдээс дээд замнал дээр амьдрах тэр үйл үрийг хийгээгүй байлаа гэхэд би дээд замнал дээр амьдрах тэр үйлийг хийж эхлэх юм бол би тэр өвдөөцийнхаа туршиж ирсэн тэр үйл үрийг би тасан зогсоож би дээд замнал руугаа явж болно гэсэн. Ямар нэгэн хэмжээгээр биднэрт доод замнал дээр үйлдсэн үйл үр биднэрт нөлөөлнө. Гэхдээ бид нэр дээд замналаа харж чадаад би тэнд очиж чадна гэж өөрийгөө харснаас эхлүүлээд бид нэр тэр доод замнал дээр хийсэн муу үйл үрийг бид нэр хийхгүйгээр устгаж засч болно гэсэн үг. Танд өнгөрсөн амьдралаа өөрчлөх боломж гарвал та юуг өөрчлөх вэ бэ? За би нэг өдөр тийм асуулт надад хүнээс асууж лээсэн л да. Өнгөрсөн амьдралаа өөрчлөх боломж гарвал та юуг өөрчлөх вэ гэж асуусан. Би ингэ бодсон л та. Би юуг нь өөрчлөх вэ? Тэг хүн бол бодно шүү дээ. Алдаа оноо. Тэр нэг алдаагаа засчих юм бол би илүү сайн явах юм ч юм уу те. Тэг би бодсон. Тэгсэн чинь миний алдсан алдаа болгоо надад маш сайн сурамж байсан. Маш сайн сургалт байсан. Миний олсон ололт болгоо маш сайн өсөлт байсан. Тэнгүүл би эндээс нэг ч алдааг өөрчлөмөр санагдсан. Яагаад тэгэхээр тэр алдаа байгаагүй би одоогийн би байхгүй байхгүй. Би одоо унаж боссон, хэцүү байсан. Тэр зүйлүүдээсээ би энэ заяа тавилан руугаа явах хэрэгтэй мэн гэдэг тэр чиглүүлгийг, тэр өвдөлтөөс авсан юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ би бодож байгаад ямар хариулт өгсөн бэ вэ? Би юу ч өөрчлөхгүй. Би өөрчлөх юм бол би яг одоогийн би биш болчих гээд гэж хариулсан. Гоё ярилт. За ярилцгаа та баярлалаа. За баярлалаа.